За би 3 нэр дэвшигчийн сонсголыг даргалсан. За 3 нэр дэвшигчийг аль алийг дэмжиж байгаа. Төрийн албанд ажилласан туршлага, эзэмсэн мэрэгжил гэдэг олон зүйлүүд нь бас давуу тал болж харагдаж байна уу гэж бодож байгаа. За дээр нь амар төгс нэр дэвшигч манаас одоо төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Монгол улсын ёс зүйн хороо бас ах толгойлж ажиллаж байгаа. Анхдагч хуулийг хэрэгжүүлэх гэдэг олон зүйлүүдийг бол бас хийж хэрэгжүүлж байгаа. Ажлынхны хувьд бол үргэлжлүүлж ажиллах нь зөв бахаа гэсэн байр суурийг бол илэрхийлээд ингээд явж байгаа. Ерөн зүгээр цаашдаа одоо бидний төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийн асуудал, энэ хууль эрх зүйн зохицуулалтын асуудал, энэ их хурлаас томилогддог энэ албан тушаалтнуудын эрх зүйн зохицуулалтын асуудлыг зөв зүйтэй гаргаж ирэхгүй бол хэтэрхий бид нар гүйцэтгэх засаглалтаагаа холилдоод хяналт хэрэгжүүлэх зарчмаа алдаад явах нь өөрөө буцаад бид нар энэ төрийн албаны нэр хүндийг унгах чадамжийг нь сулруулах юм нөхцөл байдал руу ороод байна гэсэн юм дүгнэлтэнд хүрч байгаа. Цаашлаа төрийн албаны бүтээст анхаарууллаа, анхаар иш байна, зохимжгүй байна, зохимжтой байна гэсэн олон шүүмжлэлийг хүлээж байгаа. Тэгээ энэ бүгдийг одоо бас нарийн судалж судалгаан дээр үндэслэж одоо бас асуудалд хандаараа гэдгийг бас та гуравтаа захиж хэлээд дэмжмээр байна. За өнгөрсөн сонсгол дээр одоо бас жоохон таагүй маргаанууд бол үүссэн. Зүгээр би сая энэ хажуу талд нь олон улсын хурал зохион байгуулж байгаа энэ Чингис хаан танхимд. Тэгээ тэнд ингээ би бас олон улсын судлаачтай уулзаад судалгааны дүн ингээд зүйл ярихад ер нь парламентын нэр үндийг бол парламентын гишүүд нь өөрсдөө л унагд юм аа. Нэг унсан парламентын нэр үнд эргэж босдгоо маа гэдэг нэг тийм айхтар дүгнэлтийг бол сая танилцуулж байна. Тэгээд магадгүй одоо бас өнгөрсөн 76 гишүүнтэй парламентд бол миний би байгаагүй. Зүгээр тэр үед одоо би нэг янз бүрийн нэр очоор нь дуудсаар агаад ингээд парламентынхаа нэр үндийг унгаад өнөөдөр яг хариуцлага хүлээгээд явж байгаа хүн хит юм бэ гэдээ харахаар одоо бас цөөхөн байгаад байдаг. Тэгэхээр энэ парламентод сууж байгаа энэ парламентын гишүүд маань энэ парламентынхаа дархлааг сайжруулж үйл ажиллагааг нь илүү ил тод болгож нэр хүндийг нь одоо бас өсгөгдгөө маа гэхэд хадгалах хэлбэр дээр одоо бас хамтдаа чармааж ажиллах ёстой гэж боддог. Хин нэгэн шүүхээр хууль хяналтын байгууллагаар тогтоогдоогүй зүйлийг одоо бас дуудаж цолгон шоолох нь одоо бас буруу юм болов гэсэн энэ хувь хүний байр суурь байгаа. Тэгээд ялангуяа их хурлыг бүтцэд өдөрт албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтнууд хоорондоо юм ёс зүйгүй маргаан үүсэх нь өөрөө буруу гэж бодож байгаа. Ил мэдээлэлээр олон нийтэд явж байгаа энэ зүйл бол зарим нэгд нь бол таалагдах байх, зарим нэгд нь бол одоо бас шүүмжлэлтэй хандагдах юм нөхцөл байдал байгаа гэдгийг ярианыхаа төгсгөд хэлье. За тэгээд 3 нэр дэвшиж байгаа дэмжиж байгаа илэрхийлье. Баярлалаа.